бацгаана хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлээрээ нүүдлийн иргэншлийн талаар үзнэ. За энэхэд нүүдлийн иргэншил Монгол нутагт хизээ бий болсон бэ? За яагаад монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхлэх болсон бэ? За бүгдээрээ эдгээр асуултанд хариулцгаая. За бүгдээрээ тунгаан бодоорой. За өнөөдрийн хичээлээр нүүдлийн иргэншилийн талаар үзэхийн тулд мөн бүгдээрээ Монгол нутгаас олдсон зарим археологийн дурсгалуудтай танилццгаая. За археологийн дурсгал дээр үндэслээд Монгол нутагт хизээ нүүдлийн иргэншил бий болсон талаар таньж мэдцгээе. За энэ бол Ховд аймгийн Манхан сумын нутагт орших хойд цэнхрийн агуун хадны зураг. За энэ бол хуучин чулуун зэвсгийн үед хамаардаг. За агуун хан болон дээврийн хэсэгт бол олон янзын амьтныг төрсөн байдаг. За үүн дотор тэмээн хэрүүл, цацагт хэрүүд, арслан заан гэх мэт олон амьтад байдаг. За эндээс харахад бол Монгол нутагт маань эрт үед арслан заан, тэмээн хэрүүл зэрэг амьтад амьдардаг байсан байна тий. Тэгвэл яагаад энэ амьтад одоо үед байхгүй болсон бэ? За одоо үед мэдээж байхгүй тийм ээ. За тэгвэл эдгээр амьтад маань устж байгаль цагуурын онцлогоос шалтгаалаад устж үгүй болсон цөөрсөн бахна. За дараагийн дурсгал маань Ховд аймгийн Сагил сумын нутагт орших Можогийн хадны зураг. За энэ дурсгал нь дунд чулуун зэвсгийн үед хамаардаг. За аргал, янгар, тэмээ, нохой, өхөр хүн зэргийг бол агуун ханд дүрсэлсэн байдаг. За өхрийг бол лум сумаар харуулж байгаа, хөдөлж байгаа хүнийг бол бас дүрсэлсэн байдаг. За амьтны бие махбод болон биологийн онцлог, экологийн зохицол зэргээс хамаараад бол мал аж ахуй үүсгэхэд бол эдгээр нь нөлөөлсөн. За хамгийн анхлан бол нүүдэлчид бол үхрийг бол нохойноос гадна үхрийг бол гэршүүлж эхэлсэн. За үхрийг гэршүүлснээр бол ахуйн хэрэглээ, мал аж ахуйдаа хэрэглэх болсон. За Монгол нутагт бол неолитийн үед бол сууж тариалан эрхэлж байсныг гэрчлэх баримтуулд Орнот аймгийн Тамсаг булгын суурангаас олддог. За энэхүү суурьнд бол 100% дөрвөлжин хэлбэртэй нүхийг ухаж, өрхөөр нь орж гардаг модон баган шалтай юм газар сууцууд бол байдаг. За эдгээр сууцаас бол багад зэвсэг, тариа, будаа тариа, шавар сав илэрч олддог. За энд бол төрслөн харагдаж байна. За энэхүү Тамсаг булгын суурангаас бол 10 орчим настай охин бол суугаа байдалтайгаар олцсон байдаг. За тэгвэл монголчууд яагаад газар тариалан эрхлээгүй вэ? За бид өмнөх хичээлээр суурин соёл иргэншил газар тариалан хэрхэн үүссэн талаар үзсэн тийм ээ. За хоёр мөрний хөндөй, Египт зэрэг томоохон гол мөрний хөндөйг даган газар тариалан үүссэн. За энэ нь бол томоохон гол мөрний дагуу газар тариалан эрхлэхэд байгаль цагуурын дулаан, чиглэг уур амьсгалтай учраас газар тариалан эрхлэх нэм боломжтой. Харин Монгол нутаг бол эрс дэс байгаль цагуурын хуурай уур амьсгалтай учраас байгаль цагуурын онцлогоос шалтгаалаад нүүдлийн мал аж ахуй эрхлэх болсон. За Монгол нутгаас бол нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсныг хэлдэг олдврууд бол олддог. За энд харагдаж байна. Жишээлбэл Баян-Онгор аймгаас олдсон дөрөө, дашуур, эмээл зэрэг нь бол Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсныг илтгэх юм дурсгалууд болдог байгаа. За мөн Улс аймгийн нутгаас олсон Можогийн хадны зураг. За бүгдээрээ нүүдлийн мал аж ахуй эрхэлж байснтай холбоотой бичлэгээр үзлээ. За нүүдлийн мал аж ахуй бидний толгойн өмнөх 2 дугаар мянган үеэс Монгол нутагт үүссэн. За үүнээс бол нүүдэлчид бол нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчид бол бий болчихсон. За тэгээд адууг Монголд ирдэг. Тэгээд нийтийн таавсан бол 3 дугаар мянган үеэс байгаль цагуурын эрсдэл уур амьсгалтай бол үйлчлэгдсэн холбоотойгоор нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдрах нүүдэлчид болсон. За адууг унлах хийвэрт шалаад нойр унах харга ухааныг нээж мөн тийвэрт хэрэглэх тэргэнд хөллөг. За тэгээд ас холын өсөлттэй бүс аймагуудтай худалдааны аймаа эрхлэх дайн тулаан яваад бол адууг ашигласан маш том давуу тал болж байна. За тэгээд нүүдлийн мал аж ахуйг онцгой мэдээж ноос ноолгоос өөх зэрэг малынхаа ашиг шинийг бол маш ханддаг тийм ээ. За малын ашиг шинээр өөрсдөө гэсэн онцлогтой. За ийм нүүдлийн иргэншлийг бий болгосон нь бол монголчууд бидлээ. За хичээлээд өгнөд монголчууд хизэнээс нүүдлийн иргэншилтэй болсон бэ? За хамгийн анхналан бол нийтийн тооллын өмнөх 800 мянган жилийн өмнөөс бол Монгол нутагт эртний хүмүүс амьдарч байсан талаар бид өмнөх хичээлээр үзсэн тийм ээ. За Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн чулуун зэвсгийн үеийг бол дотор нь хуучин чулуун зэвсгийн, дунд чулуун зэвсгийн, шин чулуун зэвсгийн үе гэж ангилдаг тийм ээ. За хуучин чулуун зэвсгийн үеийг дотор нь доод, дунд, дээд үе гэж мөн ангилдаг. За тэгээд
шинэ чулуун зэвсгийн үе буюу за неолитийн үед бол газар тариал үүссэн. За үүнээс хойш хүрлийн үе буюу 2000 оноос эхлээд бол нүүдлийн мал аж ахуйн үүсэл тавигдаад за нийтийн тооллын 1-р мянган гэхэд бол за өөрсдийн гэсэн онцлог соёл, иргэншил бүхий нүүдлийн иргэншлийг бол за Монгол нутагт бий болсон. За энэ нь бол одоо 2021 он болж одоо хүртэл бидэнд өвлөгдсөн ирсэн. За өөр хаанч байхгүй зөвхөн Монгол улсаас за Монгол нутгаас харж болох өөрсдийн гэсэн онцлогтой. За жилийн 4 улиралтай нүүдлэн явдаг. За мал аж ахуй эрхэлдэг малынхаа ашиг шимээр за өөрсдийн хэрэглээгээ, ахуйн хэрэглээгээ бий болгож чаддаг. За ийм онцлог соёлтой нүүдлийн иргэншлийг бол бидэнд өвлөөлдсөн. За бид одоо ч гэсэн энэ иргэншлэлээрээ за амьдарч байгаа. За энэ нь бол бидний бас бахархах нэг түүхийн нэгэн за зөвхөн бидний гэсэн онцлогтой ийм соёл иргэншил байгаа. За өнөөдрийн хичээл маань ингээд дуслаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.